Орж болох уу? За. Ор. Амар байна уу та? За, сайн байна уу? За, сайн байна уу? За, бидийнхээс ажил тавлаг. Тавлаг байна уу? Тархан сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна, сайхан. Оо, гоё харагдж байна. Баярлалаа тань. Бид нар чинь хэдэн жилийн өмнө нөө буурал түүхийн эзэдгээд баримт киноны зураг авалтаар. Тий, баг тэрнээс хойш уулзаагүй шүү дээ. Бас нэлээд хэдэн жил өнгөрсөн. Тийм. За, аав нь сайн уу? Сайн. За, Дашсэрийн дарга битэр чинь ч одоо намын ажилд олон жил хамтран зүтгэсэн хоёр шүү. Тийм баг. Тий. Холбооны байгууллагуудын намын хороонд нарийн бичгийн дарга тийм байсан. Намын хороонд. За, суу. За. За бид анхдугаар үндсэн хуулиа баталж за улс маар тусгаар тогтносон 100 жилийн баг тэмдэглэж байгаа энэ сайхан өдөр тантай уулзах завшаан тохиолдснод их бэлэг дэмбэрэлтэй юм аа гэж бодож байна шүү дээ шагнар Соронгой. Тэгэхээр та төр төвшилцэж явсан хүний хувьд бид одоо энэ уулзалтынхаа ихэнд таны тэр төрийн ажлын талаар товчхон яриул яасан та юу гэж бодож байна? Тий, сая одоо оржиг дээр 11 сарын 26-нд үндсэн хууль баталсан тусгаар тогтнолын өдрийг орон даяар өргөн тэмдэглэлээ. Төрийн ордонд одоо гүнтгэлийн хурал боллоо. Хуралд олон сайхан ихтгэлүүд тавилаа. Үнэхээр одоо энэ анхны үндсэн хууль баталсан тэр үйл явдал бол Монгол улсын одоо тусгаар тогтнолд гарцаагүй одоо чухал ийм зүйл болсон. Энэ үндсэн хуулийн ач холбогдол бол одоо маш өндөр юм байна те. Өнөөдрийн энэ бид нар ийм эрх чөлөөтэй тусгаар тогтносон бүгд найрамдах улс одоо ингээд байж гэн гэдэг бол бид нар ч одоо хэдэн 100 жил дэлхийн одоо гүрэн болж их эзэн Чингис хааны байгуулсан гүрэн одоо Монгол гүрэн байсан болвол тусгаар тогтнолоо алдаад бас хэдэн 100 жил болсон. Энийг одоо бид нэр 11 оноос сэргээж ингэж тэгээ 24 онд үндсэн хуулиа баталж тэгээ 60 онд одоо шинчилж 92 онд одоо энийг шинчил шинэ үндсэн хууль одоо гэх юм да баталсан. Энэ одоо жинхэнэ хүний эрх хэрэгчлөөг бодтой болгож тунхагласан. За миний их хурлд сонгогдсон 2000-аас 2004 оны тэр их хурл бол одоо бас онцгой сонин их хурл байсан те. Тэр цаг үеийн нэг ийм онцлог байгаа. Тэгээ энэ хуралд нэр дэвшсэн одоо их хурлын гишүүд тэнд ажиллаж байсан гишүүд бол бас их онцлогтой. Тэр үеийн 76 гишүүний 72 нь Монгол Ардын хувьсгалт намын гишүүд байсан. За маш сайхан одоо баг бүрдсэн ийм их хурл байсан юм аа. За бүгд л төр засаг олон нийтийн байгууллагад одоо шат дараалан ажилласан. Ажлын ариун туршлагатай, мэдлэг чадвартай, боловсралтай ийм л гишүүд байсан л дээ. Жишээ нь одоо Монгол улсын ерөнхий сайд байсан мөн одоо дараа нь орлогын үед болсон нийт 5 хүн байгаа байхгүй юу? Тэнд Фунцгийн Жасраа, Жанлуй Наран цацралт, Намбарын Инквайр, Шарвын Гонгад орж, за тэгээд одоо Ухнагийн Күрэлсүх гээд. За мөн одоо Күрэлсүх бол яг их хурлд орж ирэхдээ 32 настай шижгэнсэн шоулцсан залуу байсан. Тэгээд одоо бүх шатаар сайд, шатар сайд их хурлын гишүүн одоо хэдэн удаа сонгогдож тэгээд одоо ерөнхий сайд ерөнхийлөгч боллоо.
их хурлын дарга байсан, бас их хурлын дарга болсон ийм хүмүүс одоо 6 байна. Байсан биний үед. За энэ Ламсрангийн одоо энэ биш. Санжвэгзийн төмөр очир, Данзангийн лүндэж амтсан, Цэндийн нямд орж, Намбрын инх хоёр, Дамдангийн дэмбэрлэгээд ийм одоо хүмүүс байсан. Тэрнээс гадна одоо Эрдэм боловсролын үед доктор, профессор, цолтой эрдэмтэнд 48 хүн байсан. Ингээ бодглохлоор тухайн одоо их хурл маш хүчтэй, үнэхээр чадварлаг ийм баг байсан гэдэг нь тодорхой байгаамаа. Академич цолтой 6 хүн байсан. Энэ бол одоо Баатрин чадраа, Цэрэн дулмын Ширэв дам, Понцгийн жасраа гочин олон улсын шинжлэх ухааны академийн гишүүн хүн байсан. За мөн одоо Таш Балбарын Базар сад хошууч генерал бас одоо олон улсын шинжлэх ухааны академи гишүүн ийм хүн байсан. Пагвжавын Нямдава, Чалхаажавын Авда гэдэг одоо ийм академичд байсан. Тэр шагдрал сургууль бид нар одоо өнөөдрийн ярилцлага маань нэлээд сонирхолтой байх болов уу гэж би бодож штэ. Найдаж байна тий. Тэгэхээр танд одоо олон ном зохиол, судрууд за тэрийгээ дагаад хүмүүсийн гарын үсэг их байдаг гэж хадгалагдсан байдаг гэж би сонсч ирсэн юм байна. Тийм ээ. Тэгэхээр тэр талаар ярих уу? Яриг үл их л цаг хугацаа шаардах байх. Гэхдээ одоо гарын үсэг гэхээр улсад гайхах хальтаа үзэгчд маань тийм ээ. Гарын үсэг гэдэг чинь бодоожор эн чин тухайн бүтээлээ тойрвсон хүн нэг бодлоор өөрийгөө төлөөлүүлж байгаа мутраа хайрлсны одоо хуучнаар бол нөгөө их стэдэс хүний зулаа дөрөхөд ажиллана гэж ярьдаг штэ. Тэгэхээр бас мутраа хайрлсан өөрийнх нь одоо гарын тэмдэг гэж нэрлэж болох уу. Тэгэхээр их л үн цэнтэй, их л төв өгүүлсэн. Бас бид нар бол зүгээр чихрээ сонсохдоо зүгээр л гарын үсэг гарын үсэг зодогч гэдэг нэг тийм жахан хөнгөн хандаад байдаг ч юм уу тийм байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн энэ ярилцлагад ингээд гарын үсэг за тэгээд тэр тусмаа ном содор тэрэн дээр одоо тэр бүтээл тойрволынхаа талаар өөрөө бичлэн өөрийгөө төлөөлүүлж одоо баталгаажуулсан тэр одоо гарын тэмдэг одоо мутар гэдэг юм те. Их сонирхолтой түүх өгүүлэх байх гэж бодож байна. За гарын үсэг гэдэг бол их мандаг нандин зүйлээ. Одоо сүүлийн үед бол одоо ерөөсөө юу юм байна? Ялангуяа Америк, Европт бол энэ гарын үсэг том уран бүтээлчд, жүжигчид зохиолчдын гарын үсэг гэдэг бол маш хүнд цэнтэй байт юм байна. Жишээлбэл Эйнштейний ганцхан захидал бөгөөд нэг гарын үсэг нь 4 сая Америк доллар хүрчээш байдэ. 4 сая Америк доллар. Тэгэхээр өнөөдөр манай Дамдас сургууль, Эренчингуй одоо Чонвийн энэ гарын үсэг бол хамаагүй тэнж явдаг. Энэ бол зохиолчийн урлан суулт байх ёстой. Ховын өмч бол оюуны өмч юм байгаа шүү. Нас жаахан яваад ирэхдээ үеийн ганц нэг улстай уулзахад одоо ярих хүн олдохгүй юм аа гэж ингэж ярих юм аа. Нэрээ залуу байхад ер нь юу болж байгааг анзаардаг. Нас яваад ирсэн чинь нэрээ тэрүүнтэйгээ нэг уулзах юмсан гэхэд тэр маань одоо Тэнгэрийн оронд явцсан ч байдаг юм уу ер нь ийм боломж. Хамгийн их уулздаг боломжийн юм нь бол номын сан. Номын сангаа тэр шүүгээг ингээд хавцсан дэлгээд өгөхтэй зэрэг гарын үсгтэй номууд гарч ирж байгаа. Тэгээ гарын үсгтэй ном гараад ирэхдээ чинь зэрэг гүй эн чи өнөө байхгүй байгаа улс бүгдээрээ одоо яг амьлаад ингээд яриад унж байгаа байхгүй юу? Жишээ нь одоо миний номын санд агуу их Цэндийн Дамдын сүрэн багш бидний даав гişin
гарын үсгтэй хэдийн янзын гарын үсгтэй ном байгаа байхгүй юу. Тэгээд зохиолчдынхаа гарын үсгийг ингээд харахтай зэрэг бол бүр одоо тэр үед болж байгаа бүх юм сэтгэл санаанд ороод ирдэг. Ийм л юм байгаа. Ийм учраас гарын үсэг гэдэг бол их үнцэнтэй ийм зүйл гэж би ингэж боддог юм а. Тэгээ хайрлаж нанддаг нь яг одоо миний нөхөр энд байгаа шүү гэж бодогдож гарын үсгтэй номыг хайрлаж байна. Хүн одоо уран бүтээлээ дотны хүмүүстэй гарын үсэг зурж дурсахдаг болвол их учир холбогдолтой. Ер нь манай монголчууд одоо номыг баримтгалж байсан хамгийн одоо нандин баримтгтай байсан энэ юу болвол одоо үед уламжлаад ирсэн байна. Тэрийг бас аль ойр дотны хүмүүстэй одоо бэлгэлэхдээ одоо гарын үсэг зурж бэлгэлдэг. Энэ нь бол их үнцэнтэй зүйл байна. Хойч үе үр садтай одоо дурсагтан үлдэх ийм зүйл юм байна гэж бодож байгаа. Тэгээд би тэр их хуралд одоо гэж ярьснаасаа их хуралд одоо байсан тэр одоо улс орныхаа ирээдүйн төлөө ухаан санаагаа уралдуулж байсан тэр улсууд өнөөдөр их бүтээлүүд хийсэн байна. Би тэрнээс жишээ болгоод одоо 2-3-ыг одоо хэлэхээс бүгдийг одоо хэлэх аргагүй юм. За энд одоо манай Чадрагийн Баатрин Чадраа гэж одоо мундаг хүн байлээ. Тэр Чадраагаа бол одоо бүр ширэн дэвгаа гараар орсон гарынх нь одоо хүн. Ширэн дэвгаа гэдэг чинь бол манай төр засгийн их дээр үеэс одоо өдөрч явсан аль одоо бомбцын тухай Цэдэн бол Янжмаагийн Монгол ардын хувьсгалт намын тэргүүлэгч гишүүн байсан ийм хүн шүү дээ. Бүгд найрамд засгийг байгуулсан айн их баярыг манай улс жилүүрийн 7 дугаар сарын 11-нд ёслон тэмдэглэж улсын их баяр наадам хийдэг. Наадам бол манай улсын тусгаар тогтносны их баяр юм а. Зөвлөлт улсын зочид нөхөр Натальевич тэргүүтэй төлөөлөгчд улсын их наадамд ирлээ. Тэгээд одоо Сталинд уулзахад төрийн тэргүүнүүд уулзахад одоо орчуулга хийж явсан ийм хүн. За ийм хүнтэй Чадраа бол олон жил хамт ажилласан. Тэгээ орлогч нь хийсэн. Дараа нь одоо ширэн дэвгоогоос хойш мөн одоо шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн ажлыг нь залгуулж авсан ийм хүн. За их хурлд одоо тэр байх үедээ энэ Монголын үндэсний нэвтрэх толийг гаргасан. 2000 оны ихээр юм байна шүү дээ. Тий. Одоо энэ 2000 оны 11 сарын 7-нд гэж байна. Тий. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч байсан хүн гэдэг чинь академийн одоо бүх хүрээлэн эрдэмтдийг одоо дайчилж чадсан. Тэгээд Монголын жинхэнэ одоо үндэсний нэвтрхий тол болсон. Энэ дээр нь баг байхгүй энэ 3 бот байдیں۔ Эрхэм манд эрдэмтэн шагдар сүрэндээ гэж байна. Энэ бас нэг номынх нь яа. Монголын сансрын гараа гэсэн ном мань хүн бас редакторлж гаргасан л да. Тий. Энэ бас одоо сансрын анхны одоо нийслэг Монгол хүн одоо тий яхад энэ одоо ажлын хэсэг комиссийн одоо гол бүрэлдөөнд нь байж Ловсонгийн одон чимэд гэж бас нэг нэртэй хүнийг та бүхэн мэдж байгаа. Мэдлэгээ яах вэ? Тий. Энэ Данзан Арвжа хутагтын тухай ам хууч домог гэд нэг мундаг ном бичсэн байдаг. Дэргэд нь байхад дээр нь одоо хүнийг инээлгэж хөгжөөж байдаг. Ямар нэгэн
юмны сэжвэр гарвал тэрнийг тэгээ онёгоо болгоод сайхан хөгжүүлээд явцдаг. Тэрийгээ зүйлд нь одоо ном хэвлэж биччихдэг. Ийм хүн. За дараачийн нэг хүн болвол одоо манай Дэмбэрл байна. Их хурлын дараагаар одоо бас олон жил ажиллачлаа. Яс зүй төрөг Тийм. Тэр нь бас л их хурлд одоо 4-5 удаа дамжин сонгогдсон ийм хүн. За бас их хурлынхаа тэр байсан, за их хурлын дарга байсан тэр одоо үеийнхаа түүхэн баримтуудыг бас 2-3 бойтуулгаад гаргасан байгаа. Тэгээд энэ ёс зүй төр энэ тухай бас л одоо үндсэн хуультай холбогддог ийм сэдв байж байгаа. Энэ талаар одоо ном бичиж дуусгаж байсан. За Авда гэж одоо маш их эрдэмтэй гишүүн байсан. Авда мөн одоо ардын багш болчихлоо сая тэгээ болцсон. Монгол улсын их хурлын гишүүн Шагдар Сүрэндээ гэж байна. Өөрийн олон жилийн судалгаа, шинжилгээ, туршилт, үйлдвэрлэлийнхээ ажлын үр дүнгээр тойрвсон энэхүү бүтээлээ эрхэм нөхөртөө өргөн барья. Шалхаж явдаа. За Түмэн Дэмбэрлийн одоо бичсэн ном болвол энэ маш их. Одоо бичсэн ном болгоно надад энэ зарим нь байна. Бас бүрэн биш. За тэгээд их хурлд байхдаа одоо их хурлын гишүүдийг бараг бүгд нь одоо өөрт нь тохирсон онцлсон шүлэг бичсэн. За өөрийнх нь хүн хүнд тохируулж. За эрхэм захирал эрдэмтэн зохиолч ах Шагдар Сүрэндээ өргөн барья гэд яг энэ номнууд дээр яг ижил бүгд хэллэгтэй юмуд байна. Жасрагва содгүй хоёрыг бол хоёулаа алаг болцсон. Болцоод байхгүй юу? За содгүйг ингэсэн байна. Ардын хувьцагтаар амилсан сэдэнгийн хүү, андын барилга аривдсан нутгийн хүү, их орны хоймор эзэнсэн хоймортой хүү, эрэгт ардынхаа итгэл даасан түшээ хүү, ухаан зарж тоо бодон толгоо гашлагсан улсаа тэжээж тариа тарж тамир суусан зах зээлийг сургаар бус онлоор оосрлож чирсэн зам дагуулж овоо бус хот тосхон босгосон өргөн сэлэнгдээ алдартай хүү юм чи өнөр төмөндөө ачлалтаа хүү юм та сорхон шар шиг түүхэнд үлдсэн сод хүү юм та соём зүлдэндээ шингэсэн сууд хүү юм та. За одоо Хүрэл сүхийн тухай юу гэсэн байна? За энэ ч одоо хэдэн оных лээ? 11 оных гэж байна шүү дээ. Хотол даяарын их замд хангарч шиг дэвсэн эцгийн хөө. Эзэн Чингисийн унган нутагт эр хүн болж өссөн удам төвөн. Үеийн залуусаа тэмцэл төдөлсөн цэгц. Үйл хэргийн тэгшил зассан хөтөч. Үнэн ёсны төлөө агсарч болсон салхиж. Үндэгс усаагаа хамгаалж боссон цэргээ. Ерөнхийлөг шилхий сайд болохоос өмнө бичсэн. Эрхэд төртийн 11 оны гэж байна шүү дээ, тэ. Шагдар Сүрэнгүй таны ингээд туулж өнгөрүүлсэн ажил амьдралын замнал тийм ээ таныг юунд зарж явсан юм бол гэл ингээл бодоод сонсоод сууж байхад манай дорны их яруу найрагч Явуу Хулангийн нэгэн шүлгийн мөл санаанд орж байна л да.
Хөрс дэлхийд төрсөн минь учиртай. Хүлгийн зоо болсон төрсөн нутагта амьдрах гэж. Хүүгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж. Хооч үеэрээ ам бардам хэлүүлэх гэсэн юм би. Хөрс дэлхийд төрсөн минь учиртай гэж. Энэ санаанд орж явах юм. Тэгэхээр та бид хоёр одоо таны энэ ном зохиолууд дундаас төрсөн элгэн сайхан нутгийн талаар эх орны талаар ер нь их олон сэдвүүдийн хүндсэн ном зохиолууд их байх юм л да. Хоёлаа энэ талаар ярилцгаа. Би ч одоо хэдэн төр засгийн нүрийг үдсэн хүн юм да. Тийм учраас одоо үеийн төрийн тэргүүнүүд төр засгийн тэргүүнүүд надад бас бүтээл номоод урсгаж соёлцож байсан юм аа. За ерөнхийлөгч анхны одоо ерөнхийлөгч Очирбат миний одоо зөвлөлт холбоот улсад тухайн үед сууж байхад хариуцсан одоо сайд байсан. Гадаадтай эдийн засгийн талаар харилцах яамны сайд гэж. Тэр үеэс л одоо бид нар биевээ тань ус харилцаа холбоотой өнөөдөр хүртэл явж байгаа. За дараачийн ерөнхийлөгч Багуйнд бол одоо надад 1999 онд худалдааны гавьяат ажилтан цол хүртээж Ингрийг мэлаж байсан. Мөн л одоо тэр үеэс тэрний өмнө ч би одоо ерөнхийлөгч айлчил юмд оролцож баруун оны орнуудаар явж байлаа. Тэгээд зах зээл рүү яаж одоо шилжиж байна уу, ямар байна уу гэдгийг бас нүд тайлж үзэж явсан юм. 89 онд хүрээд ирсэн хэдхэн сар болж байсны дараа зөвлөлт холбоот улс биш болсон Оросын холбооны улс болсон өөрчлөлтүүд одоо гарсан ийм үе. Тэгээд тэр нөгөө миний коммунизм юм байх юм байна гэж төсөөлж ирсэн юм маань бүр өөрөө эргэцсэн ийм болсон байсан. За дараачийн одоо ерөнхийлөгч Инквайр намбарын Инквайр Багуйнгийн дараа Инквайр одоо бид нэр их хурлд 2000-аас 2004 онд байгаа. Тэр үед одоо засгийн газрын тэргүүн байсан. Тэгээд залгаад одоо их хурлын гишүүн болсон. За тэгээд надад одоо бүтээлүүдээ бас өгч байсан юм аа. За хөгжлийн төлөө зүтгэл, хүний төлөө сэтгэл гэдэг энэ номнууд байгаа. Тэгээд энэ ерөнхий сайд дахиад их хурлын гишүүн болохдоо одоо гаргасан номнууд байдгийн. За соёлын мянган дурсгал гэдэг одоо хүн чинь их хурлд орохоос өмнө соёлын яамны сайд байсан хүн шүү дээ. Тэр үед энэ соёлын одоо өв дурсгал за энэ бурхан багшийн одоо сургаалыг бол одоо орчуулсан. Ер нь Орос англи хэлийг одоо нэвтрхий сайн сурсан хүн. Тэгээд мэрэгжил нь орчуулагч. Тэгээд одоо их хурлд надыг байхад засгийн газрын тэргүүн байсан. Монголын одоо өрийг барагдуулах ажлыг бол мань хүн. Одоо энэ хэлнийхээ хүчээр хийсэн гэхэд бол ер нь бол олон жил яригдаад л одоо өрийн асуудал зөвлөлт холбоот улс байх үеийн өөр одоо олон жил яригдчихсэн. Тэгээ 2000-аас 2004 онд ерөнхий сайд байхдаа энэ ажлыг эзэлсэн 98.5% нь одоо үндсэндээ тэгэлдсэн. Тэгээ энэ бол тухайн үед одоо манай засгийн газрын авсан маш том одоо арга хэмжээ. Энд их хурлын одоо байнгын хороотын дарга нар дэд дарга бэмбэд орж
Эдгээр бол бас их орол гүйцэтгсэлтэй. За тэр үед бас энэ Монгол төрийн түшээд гээд 2008 онд гарсан энэ номыг бас дурсгаж байсан юм аа. Энд бол одоо ер нь анх одоо төр засаг хэдийд яаж үүссэн бэлээ тэр үеийн одоо удирдлагуудаас авахуулаад тэгээд 2008 оны их хурл сонгуул хүртэлх энэ түүхийг зургаар харуулсан ийм одоо ном. Хүрэлцэх ерөнхийлөгч одоо надад бас хэдэн ном одоо бэлгэлсэн. За ялангуяа одоо энэ Монгол хэлний товч тайлбар тол гэж энэ номыг одоо энэ Яа Цэвлийн энэ номыг 21 онд хэвлэгдсэн номыг одоо бэлгэлсэн байгаа. За энэ бол миний одоо юм бичиж хийх энэ ажилд маш их тус болдог. За хамгийн сүүл сая одоо энэ үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбарын талыг одоо бэлгэллээ. За энэ ном бол бас одоо ерөөсөө үндсэн хуулийн үг өгүүлбэр болгоныг тайлбарлсан. Манай одоо нэртэй хуульч Лүндэнд оржийн одоо редакторлон хийсэн ном байж байгаа. Тэгээд энийг одоо би энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахын төслийн юутай бас ажиллаж байсан. Ингээд их сонирхолтой сайхан одоо номнууд байгаамаа. За дараачиг одоо сэдв бол одоо шинжлэх ухааны салбарын эрдэмтэд одоо бас их хойд дотн явсан олон одоо эрдэмтэн мэргэд надад одоо номоо дурсгаж байсан. Тэгтээ одоо тэр Монгол гарын үсгээ хайрлж байсан байна. Тэ академич чулууны далаагва надад одоо олон номоо бэлгэж дурсгаж байсан гарын үсгтэй. За манайхыг одоо Москвад байхад бас эрдэмтний жилгээний ажлаар гадаадад явж манад одоо нэг тэнд хэрглэж ирсэн нэг төмөр аяга өгч байсан одоо хүртэл манад байж идэв тэр. Тухайн үед дурсгал болж авчихсан. А би бас одоо ичгүй тэр эрдэмтэнд өөрийнхөө номыг бас анхныхаа номын тэрийг бичиж дурсгаж байсан. Гэрээ засаа төрөө засан мó. Дараа нь тэр 2000 он. Дараа нь одоо 2004 онд төрөө төсөлсөн байна уу гэд номнууд дурсгаж байсан. Тэгээд тэр эрдэмтэн одоо миний тэрнийг голохгүй одоо бүгд нь ягтлан үзээд бас тэр номын талаар надад одоо санаа зөвлөгөө өгчээсэн. Сэтгэлдээ өгчээсэн. Их надад их хөөрүүлж өндөр үнэлж байсан. Надад баяртай байдаг юм аа. Төвдийн дорж байна. Академик шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгчээр ажиллаж байлаа. Доржийн одоо бэлгэлсэн номнууд бол олон байгаа. Тэрнээс энэ Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар тол. Бас л одоо миний нэг шпаргалк байгаа. Энэ номыг одоо ашигладаг. Тэ. Чингисийн менежмент гэж. Тийм одоо ном гаргасан байгаа. Тэнийг одоо өнөөдөр ихтэй бас хайрцуулж манай хүүг одоо тэр Чингисийн менежментийн ийм юм хэрэгжилж байгаа юм байна гэж хүртэл оруулсан тийм юм байдгийм аа. За миний одоо нэг ангийнхнаас чинь бас одоо Сэндэн Жавын дулам гэж одоо мундаг эрдэмтэн байна. Хэлвич гурван зохиолоо. За тэрний одоо хийсэн бүтээлийг тоочж баршгүй. Маш олон одоо бүтээлтэй. За Данзангийн Лүндэ Жандсан гэж хүн байна. Одоо агуу их хуулчаа энэ үндсэн хуулийг одоо яхад оролцсон гэж би түрүү
хэллээ. За Бадрахын шаруу самбуу гэж одоо социализмын үед сайд нарын зөвлөлийн орлогч дараа хүртэл хийж исэн хүндээ. Бадрахын шаруу самбуу бол одоо бас худалдаа гэрээс доод шатнаас дээд шат сайд нарын зөвлөл хүртэл хийсэн хүндээ. Орлогч сайд тэгээд сайд нарын зөвлөлийн орлогч дарга. Тэгээд энэ Монголын худалдааны түүхийн сургамж гээд худалдаа социалист худалдаа одоо үүсч байгуулагдсан тэр үеэс 1921 оноос өнөөдрийн хүртэл худалдааны түүхийг энэ номд багтаасан байна. 21 онд одоо худалдааны байгууллагын 100 жилийн ой болсон. Тэрийгээр одоо нагнад орж бид нэр худалдааны түүхийн баримтат кино гаргасан. За энэ шаруу самбуу Монголын худалдааны түүхийн сургамж гэдэг энэ ном гарсан. Энэ хоёр бүтээл бол ер нь одоо 100 жилд худалдаа гэдэг юм яаж үүсээд яаж одоо хөгжиж өнөөдрийг хүрсэн бэ гэдгийг энэ одоо хоёр бүтээл энэ кино харуулт юм аа. За Цэрэнхүүгийн шаруу дорж гэж одоо мундаг хуульч байна. За тэр хүний одоо бүтээл хууль зүйн талаар за тэгээд тухайн цаг үед энэ одоо онцлог юмнуудын талаар бичсэн ном олон байгаа. Би их хурлд 4 жил болохтой одоо Лүндэ чам шиг миний энэ талд. За Цэвэнжав, Дэржэгийн Цэвэнжав гэж миний энэ баруун гарын одоо тохоо нийлж суусан байгаа. Та ингээд зохиолчдтой нэлээд холбоотой байдаг баг тийм ээ. 2003 онд гэлөө тэ чөлөөт зохиолчдын эвлийн хоронд гишүүнээр илсэн гэж хэлсэн. За тэр үеийн нөхдүүдээ яриул одоо их л олон хүний нэрийг дурдах бах та тэ. Тэгэхээр хоёулаа ер нь таны уран бүтээлийн одоо миний түрүүний хэлсэнчлэн олон хүнийг дурдвал одоо барахгүй бах. Тэгтээ тэр энэ орчин гэвэл бас сэтгэлд нэг жаахан тийм их санагдчих магадгүй л дээ. Тийм ээ, олон найз нөхөд сайхан ярих мэт. Тэгэхээр таны сэтгэлдээ нэг сайхан хайрлаж одоо дотн санаж эрхэмлэж явдаг тэр хүмүүсийн талаар яриагаа эхлүүл ямар вэ? Тийм ээ, одоо эрхэмлэж явдаг олон одоо хөдтэй одоо хүмүүс байна л да. Тэгээ би одоо эхлээл лодонгийн төдөөгоогоос эхлэе. Төдөөгоотой 90 хэдэн онд одоо их ойрт дотнос танилцээ. Яагаад гэвэл одоо энэ Монгол хаадын сан гэж байгуулсан. Тэр хаадын сангийн эхлэн гаргаж байгаа номнуудаас одоо номон хойлдог компани ивент итгэсэн. За одоо анхны энэ Чингис хаан гэдэг ном байна. За энэ номыг одоо Манайхүү Баяр сайхан өөрөөр хэлбэл номын тэрээд компани ивент итгэсэн. Энэ дээр нь одоо энэ тухай бичсэн байгаа. Энэ хэдэн оны ирээд энэ 99 оны ном. Тийм баха. 99 онд гарсан ном. Тэгээд энэ хаадын сан
бас одоо надтай байнга холбоотой байсан. Хаадын сангийн гүйцэтгэх захирал нь одоо Нэмжавын дугуйсан гэж одоо бас нэрт судлаач ийм хүн байсан. Соёлын гавьяа зүтгэлтэн болсон. Тэгээ Хаадын сангийн тэргүүн нь болохоор Төдөөгой. За Төдөөгойгийн Монголын ард түмэн ямар мэдэхгүй гэх юм биш одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын одоо уран зохиолч нэрт одоо соён гэгээрүүлэгч гээд одоо ерөнхийлөгчд нэр дэвшиж анхны одоо ерөнхийлөгч очир утаа өрсөлдөж байсан энэ ийм түүхэн хүн. За тэгээд Төдөөгөн одоо бүтээлүүд бол гайхамшигтай бүтээлүүд байдаг л дээ. За дараачин одоо нэг хүн бол Шарвын Сүрэнжав. Тэр Монгол хүн ирж байгаа тал хөглөөд тэгээ ярьж хэлсэн юм. Тэгээд л одоо Саша Тихамировтай эхний 30 минутын нэвтрүүлгийг Веремя гэдэг нэвтрүүлгээр Дэлхийд болоод Монгол цацаад дараа нь одоо манай нэртэй нэвтрүүлэгч Гавьяат Наран Туяа энэ ч Орос хэлний ангич төгссөн тал бүртээ залуухан охин. Энэнтэй хамтар жижигхэн тийм болон гаргаж өгөөд бид наашаа Монгол руугаа 7 хоног дамжуул хамгийн санаандаа хүртэл хийсэн нь бол та бүхний тэр 30-ны өдрийн буухад ер нь нэг жоохон сурчиж байгаа юм уу, виж тавьж байгаа юм уу, бүр хэлсэндээ сансандаа хүрээ илгсэн юм а. Тэгэхэд ярьсан юм. За Шарвын Сүрэнжав одоо манай эхнэр Содномын нэг нутгийнх тэр утгаараа дээр үеэс одоо холбогдсон түрүүн өөрөө хэллээ 2003 онд чилээ зохиолчдын эвэл дэлсэж байсан гэж. Тэр үед бол чилээ зохиолчдын холбооны тэргүүн байсан. Надад одоо өөрийн гар үсгтээ өмнөлхөө гардуулж байсан юм аа. Тэгээд тэр үед би бас нэг жоохон юм шүлэг мүлэгхэн юм бичдэг л байсан. Тэгээд анхныхаа одоо би нэг номыг Шарвын Сүрэнжаваар редакторлуулж одоо гаргаж байсан. Тэр сайхан одоо өмнөтгэл бичиж өгч ингэж байсан юм аа. Тэгээд энээс хойш байнга л холбоотой явж байсан. Сүрэнжаваагаа одоо Сүрэнжаваагийн талаар таныг дурсахад надад бас их сайхан санагдж байна л да. Тэр Монгол хүн анх одоо сансарт нэрслээ шүү дээ 1981 онд. Тэгэхэд Сүрэнжаваа маань тэнд Москвад одоо Горькийн нэрмжит дээд сургууль гэдэг юм уу тэнд сурж исэн юм байна лээ. Тэгээд хамт ажиллах завшаан таарад одоо өөрөөр хэлбэл эндээс нөгөө сурвалжлах баг явсан. Тэгээд тэнд нь одоо телевизээс бас манай зураглаач өдөрчнөө сайхан уран бүтээлийн нөхдүүд маань хамт явсан л да. Тэгээд тэр Останкины студид Сүрэнжаваатайгаа тэр 9 хоногийн нэвтрүүлгийн 7-ыг хамт хөтлөх тийм азтай завшаан таарч хэлсэн юм байна. Гүм яста урамтай бүр за ерөөсөө бүр хөг аялах хүнийг бүр ерөөсөө сэтгэл догдол гэдэг чинь дагаал тэр хүний чинь одоо яг би мэдээл тэр өдрийнхэн өдөр тутмын мэдээлэл сурвалжлагын тэр хүн хичээсэн ч тэр завсар заагаар нь хоёулаа хамтраад ингээд ярилцаад хөтлөхөд өөрийн ирэхгүй сэтгэл догдол тэр хүнийг дагаж хөөрч ижиглээ. Тэр сэтгэлээс ерөөсөө гардгийн Сүрэнжаваа. Тий Сүрэнжавчийн одоо улсын их сургуульд бид нэг үеийн оюутан л да. Надаас нэг 2 ангийн өмнө байсан. Тий тэгэл үдшилэг юм болохоор мань хүн хөтэлдэг, шүлгээ уншдаг байсан. Цогцолмоогоо бас тэр үед сурч ийсэн шүү дээ. Бидний үед сурч ийсэн. Тэр сая сансрын нислэг гэхснээс үүдээд тэр нислэгийн одоо Орос нэвтрүүлгийг Чойжлийн чимэдгоо шууд орчуулж ирсэн шүү дээ. Тэр чинь синхрон орчуулга хийж байсан. Мундаг чадaltaй орчуулагч байсан бас мэдгэж байгаа юм да. За дараачин одоо том хүн одоо Фунцгийн Бадарч гэдэг хүн байна да. Сайл сун дэвлэлзэж явсан ч санаа сэтгэл минь дэглэлзэж байсан ч сарних худлан зөөрөөс муу хүмүүс гарахгүй юм аа.
сайхан шүлэг бичиж гинэмнийхөө амтэн хүн уншиж байна. Сайхан дуу зохиож гинэмнийхөө араажгаар дуулж байна лээ. Ижийн сонссоо. За Бадарч одоо бас л Төв аймгийн бас нарийн ярих юм бол манай одоо эхнэрийн удам угсаатай холбоотой ийм хүү юм билээ. Тэр утгаараа ч гэсэн ер нь холбоотой байсан. За тэрнээс гадна Номын гэдэг компани одоо анх үүсгэн байгуулагдахаас эхлээд Фонцгийн Бадарчийн 9 эрдэнэ энэ шүлгээр одоо өөрийгөө рекламдж байсан. Тэгээд нөгөө 9 эрдэнэ шүлгээс Номын эрдэнэ гэдэг хэсгийг нь одоо бид нэр авч электрон барааны дэлгүүрэнч Номын миний эх орн Номын эрдэнэ билээ л гэж одоо ингэсэн. Тэр үед бол нацаг доржийн шагналтай байсан. Тэрнээс одоо хавьяат боллоо. Ардын уран зохиолч боллоо. Ингээд одоо явж байгаа. За Цэвлэго гэж одоо мундаг хүн байгаа. Тэр хүний одоо бүтээлийг би бас их сонирхож уншдаг. Тэ надад одоо бас бүтээлүүдээс гарын үсэг зурж өгч байсан. Ийм юм. За Толгорын Цэндижав гэж одоо зохиолч одоо олон зохиол арманууд бичсэн. Цэндижав одоо ерөнхийлөгчийн тамгын газар ажиллаж байхдаа миний тэр Монгол тэмүүл сайхан Монгол орн төрийн бус байгууллагыг байгуулахад их тийм тусалцаа үзүүлсэн, хамтарч санаачилсан гэж болно. За тэгээд Загдын Түмэн Жаргал одоо ерөнхийлөгчийн зөвлөх байлаа. Тэгээд тэр утгаараа одоо ерөнхийлөгч инквайр одоо дэмжиж инквайрын одоо ивэл дор бид нар арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Монгол орон даяар одоо тэр Монгол тэмүүлэх сайхан Монгол орн гэж төрийн бус байгууллага одоо 15 дахь жилдээ явж байна да. За тэгээд тэр Монгол тэмүүлэх сайхан Монгол орн төрийн бус байгууллагаас одоо зохион байгуулдаг арга хэмжээнд одоо манай энэ зохиолч яруу найрагчид ер нь манай төр нийгмийн одоо зүтгэлтнүүд соёл урлагийн одоо маструуд их оролцдог. Тэн дотор одоо Эртэж Монгол гэдэг арга хэмжээнд одоо илтгэл тавьдаг, лекц уншдаг ийм бий. Тэр одоо 110 хэдэн хүн одоо үг хэлж илтгэл тавьсан байдгийг. Тэрийг нь би одоо 2 бот болгож гаргасан л да. Тэнд одоо энэ манай нэртэй зохиолчид одоо ихэнх нь оролцсон ийм байгаа. Ардын жүжигчин, нэрд кино найруулагч, за Хөдөлмөрийн Баатар. За энэ бас манай хөгшний нэг нутгийг Төв аймгийн Баян сум. Тэр утгаараа бас дээр үеэс бид нар одоо холбогдож бүтээл бас харилцсан одоо солилцож өгч байсан юм байгаа. За тэгээд Амбын Төрбат байна. За энэ хүн одоо бүтээлүүдээ надад одоо гарын үсэг зурж өгч байлаа. Тангатын галсан гэж одоо ардын уран зохиолч Хөдөлмөрийн Баатар мань одоо надад бас ном бүтээлүүдээ одоо гарын үсэг зурж өгдөг. Тэгтээ одоо сайхан ерөөл бичиж өгдөг ийм хүн. Тэгээд одоо энэ Жангар туйл 2 бот ном одоо гаргасан. Тэрийг нь би бас одоо амьдруулчих юмсан. Бас одоо туйлчаар уншуулчих юмсан гэж одоо бодож мөрөөж явдаг. Тэгээд манай нутгийн одоо Доржрагийн Баян мөнх гэж залуу бий. Тэрэнд би одоо энэ товшуур хөгжмийг
өгөөд тэгээд товшурт сур. Тэгээд энэ жангар хайлт сур гэж даалгаварч гэдэг юм хөсөлт өгсөн. Тэр маань одоо идэвхтэй ажиллаж байгаа. Эхэлчихсэн. Одоо цогоо сурцсан. За тэр галсан гоо одоо тэр жангарыг одоо нэлээд ээжилтсэн ийм байгаа. За цаана одоо тана ариадад олон жил ажилласан одоо гангийн жанчив гэж одоо мундаг хүн байсан. Тий, хүүхдийн нэвтрүүлэг ажилладаг байсан. Манай одоо дан нэмаа бай. Энэ хоёр номингийн цаг нэвтрүүлгийг анх одоо ерөнхийдөө онд санаачлаад. Одоо өнөөдөр хүртэл тасраагүй явж байгаа. Одоо радиогийн эфирээр. Тий, радиогийн эфирээр явдаг. Номингийн цаг гэсэн одоо нэвтрүүлэг тогтмол явдаг. За тэр бол номингийн одоо түүхийг бас ингээд үлдээгээд ахаас гадна номонд гарч байгаа шинэ юм соргог юм болгоныг бас сурталчилж байдаг. Олон нийтэд ийм одоо нэвтрүүлэг болсон. За Немагийн одоо олон бүтээлүүд надад байна. Өнөөдөр номын баярыг сайхан өглөг буянтай оюунлаг өдөр болж байна. Та хэдэн номтой гарч ирж юу? Энд ч одоо энэ 36 дахь номын баяр. Номын баяр. Энийг анхнаас нь одоо бид бас дэмжиж санаа ивэд эцгэж тусалсан юм л да. Тэгээд энэ одоо их өргөн дэлгэр болдог болчих. Тэрээс нь одоо улсын их хурлын даргын ивэлдор Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор одоо өнөөдөр энэ номын баяр болж байна л да. Та бол эхнээс нь бас оролцож байсан, санаачилж байсан хүн 36 дахь удаага оролцож байгаа юм байна. 70 дугаар зөвлөгч өөрийн чинь одоо батууд хэд дэх батн гараад байна? Одоо 8 дугаар бат гарах гэж хэвлэлтэнд орцсон. Тий. 7 бат гарцсан байна. 70 дугаар зөвлөг. Энд ч одоо 20-од ном байж байна. Энэ монголчууд нэг сайхан ярих юм а. Номдор мөргмүү гэж. Олон чиг үндэстэн дэлхийн улс гүрнүүд нэг номдор мөргмүү гэж хэлээд байдгүй юм шиг байдаг. Та бол бас энэ тухайд өөрийн санаа бодлоо хэлнэ дээ. Ер нь монголчууд чинь номыг одоо их дээдэлдэг уламжлалтай байсан ба штэ. Одоо номыг чинь баримт хэлдэг. Тэр баримтг нь бол их нандан ингэж одоо хадгалдаг. Тэгээд тэрэндээ мөргөн гэдэг нь тэр номон доторх агуулгыг их хөндлөдөг байна да. Тийм байна. За бид хоёр сайхан хууч хөөрлөө сайн байна уу? Энэ мэрэгэн ном гэдэг шагналыг та хэдийд авсан юм бэ? Ийм шагнал цөөхөн шүү. Олон хүн авсан уу? Энэ байна уу? Энэ мэрэгэн ном шагналын анхных нь би авсан. Тэгээд анхных нь авдгийн учрыг бол би ингэж л бодож байгаа. Энэ номын баяр гэж юмыг анханаас нь дэмжиж тусалсан. За тэгээд бас өөрөө одоо бас ном бичсэн. Тэглгүй яах вэ? За тэрнээс гадна энэ бусдын одоо бичсэн номыг олон нийтэд хүргэтлээр их ажил хийсэн гэж үзсэн байх надад. Одоо номын их дэлгүүр энэ улсын их дэлгүүрт мажистик номын их дэлгүүр гэж байгуулсан. За энэ бол Монголд одоо хамгийн том нь хамгийн их борлууцайтай дэлгүүр л гэж боддог. Ер нь бол та номын тухайд сайхан санаа онод хэлээ. Ер нь Сагдал Сүрэнгаа бол ном эрдэмтүүд бол их одоо тусдын үзүүлдэг олон ном ивент итгэсэн тухайлбал миний одоо 11 дахь жилдээ гаргаж байгаа улирлага зохиол сэтгүүлийг 11 жил ивент итгэж байгаа юм хүн. Үнэхээр номын хүн, үнэхээр оюулаг хүн шүү. Тэгээд энэ номын баяр дээр тантай ярилцсан суугаад их баяртай байна.
За Батжаргалын Батбаяр гэдэг нэг өнхрийг улсын их хурлын гишүүн байсан. Молекул гэж нэрлээд байдаг шүү. Тэр бас уран бүтээл надад одоо өгдөг яадаг. Тэр ч одоо тэр хүүдээ бичсэн загтлууд гээд нэг ном гаргаж тэрийг янз бүрийн хэл дээр хэвлүүлсэн л дээ. Тэр бол бас үнэхээр одоо аав хүн өр хүүхдтэй хүнд бас хүүхдтэй одоо сургамжуулахаар ийм л юмнууд байт юм л да. Тэрнээс гадна одоо сүүлийн үед тэр одоо алтан гэрэл судраас өксүүлээд одоо дорзодов судрыг Монгол гэрэл дээр одоо хөрвүүлж, буулгаж тэгээд нийтийн хүртэл болгоход их одоо үнэтэй хөв нэмэр оруулж байгаа хөө их дэлгүүрээр энэ одоо борлогдож байдаг. Бүр одоо торгон дээр, даавн дээр хүртэл одоо бич судар гаргаж байгаа. За тэгээд одоо жамбын фруу гэдэг манай одоо нэг зохиолч байна. За дожогийн цэдэв гэж одоо зохиолчдын хорооны дарга. Би сая одоо энэ номыг хаадын сангийн номыг одоо яхад энэ редакторлсон төлөвлөж байгаа одоо хүн сонмын лочин гэж. Тэ тав хүн мэднэ. Соном овогта удуул гэж одоо сонмын удуул гэж мундаг зохиолч байдаг. За удуулга манайх одоо айл хөрш 120 мянгатад айл хөрш байлаа. За дараа нь одоо хүүтэй нь бас одоо нэг орцонд 3 дугаар хороолд очиход бас Өнөөдөр цуг манайх байсан. Тэ холбоотой. Тэгээд сая одоо их хурлын дарга амар баясгалан энэ их хурлын ахмадуудыг хүлээж авлаа л да. Тэгээд надад одоо удуулгон энэ их хов заяа гэсэн номыг дурсгсан. Би бас тэгээ бэлгшээж байлаа. Удуулгоог би одоо тэр залуу байхтай хөрш байгаад энэ хүнийг одоо бас тэр биширч явдаг хүн байсан. Монгол улсын их хурлын дарга таны саяын хэлснийг энд бичсэн шиг байна да. Амар эсгэлэн их хурлын ахмадуудтай уулзаж хүндэтгэл үзүүлэх үеэр энэ хүн номыг бэлэг болгон бидэнд дурсгаваа гэсэн. Тийм байна. Энэ 24 оны 9 сард гэж энэ төрийн арданд гарсан юм шүү дээ. Бас нэг энэ Ишторжийн цэрэн жамцыг бас дурсахгүй байж болохгүй. Өчигдээгүй юм гээд одоо нийтмийн товчоонод гардуулж байсан. Энэ улсын их дэлгүүрт нягтлан байсан хүн шүү дээ. Тэгээд энэ шог зохиолын талаар тухайн үедээ бол ер нь мундаг байсан те. Хэлэглэл бичдэг, хэлэглэл ярьдаг юм байсан тийм манай. За цэвэнд орж ойдог гэдэг хүнийг бас дурсахгүй байж болохгүй. Төрийн сүлдийг тэр ойдог ярьж байна. Батлуулсан хүн шүү дээ. Тэр хүнтэй одоо холбоотой байлаа бүтээл төөрвлээ одоо надад өгдөг, харилцдаг байлаа. Ер нь хөгжмийг хэд хэдэн зохиолч байна. Тэр одоо миний болсон болоогүй шүлгүүдэд бас айдан оруулаж амьдруулсан тэрнийг нь бас зүрхий дуучид дуулаад ингэсэн ийм юу би одоо тэр пүрүүхүү одоо өөрийнхөө сая концертанд өөрсөн тэгсэн одоо надад нэг сюрприз үзүүлсэн. Миний одоо дундэршгүй гэж хандаа зөрүүлж бичсэн дууг яг хуучин нөгөө гавьяач жүжигч Саран Туяа нөгөө улсын начин Эрхэн Баяр энэ хоёр дуулдаг байсан.
Тэгсэн одоо өөр шин залуу дуучдаар дуулуулад Гинтийн бэлэг барьсан. тэг гинтийн бэлэг одоо барьсан. Би тэрнийг ч тэнд дуулах юм ч гэж мэдээгүй өөр өглөөр нь очсон байсан. Намын хойлдыг компаниг үүсгэн байгуулагч Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Амар баярын Шагдар Сүрэнгой хайртай гэргий насны хань гэрийг гийгүүлэгч нэрийн татлагч болсон гэргий Содном Дон энэ сайхан дууг зориулсан юм аа. За цэрэн бэлий балхаажав гэж одоо энэ хүнийг танихгүй мэдэхгүй хүн байхгүй. Одоо өндөр насллаа. Үрдийн дурсгал номын хөшөө гэсэн энэ номоо надад одоо монгол бичгээр үг бичиж өгчээсэн. Би олон ном нь авч ирсэн. Тэгээд би бас болоогүй манай нутгийн хөргөн гээд манай хөгш нь болохоор манай нутгийн хүн. Тэгээ одоо нэртэй эмч одоо энэ зэрэг байгаа. За энэ номыг үзье. Зундын даржийн ундрах тайда улс эрдэнэ удах тайда үг эрдэм гэж байна штэ. Шагдар Сүрэн танаа төрсөн он нэгтэй төмөр могой ажилтай төө зайгүй сэтгэлтэй төвс сайхан эрдэмтэн агуу их хүн Амар баярын Шагдар Сүрэн танаа дор мэхийн ясалсан дорж химээжээ гэж байна. Тэгээд 13 онд өгсөн биз дээ бүр тийм ээ. Зундын дорж гэж одоо гайхалтай хүн байна. За зундын доржийн талаар сая одоо энэ дандаа надад гарын үсгээ зурж өгнө. Утсаа бичнэ. За тэгээд энэ одоо хамгийн 1991 онд бичсэн хот маягийн дурлал шок хошин өгүүлэг сая ихлээл надад өгч байсан юм аа. Чи одоо 30 жилийн өмнөх юм а да. Хот маягийн дурлал. Миний хайртай дайснууд гэж 2014 онд төрсөн он нэгтээ төмөр могоо жилтэй агуу их үндэсний үзэлт нь арж бизнесмен мөнгө гэж ирээд надыг магтж байгаа л бичсэн бай Шагдар Сүрэнтэй. Зундын доржийн нэг онцгой авьяас бол энэ бичсэн. Ялангуяа одоо энэ яруу найраг өгүүлээ өөрөө чийжээр шууд уншдаг шүү дээ. Зундын дорж бас одоо энэ малыг гинт алдлагаас хамгаалах талаар их олон жил идэвхтэй ажилласан. Тэр малыг гинт алдлагаас хамгаалах нийгэмлэг гэж байгуулад энэ талаараа одоо тогтмол нэвтрүүлэг явуулдаг. Тэгээд надыг бас одоо тэр нийгэмлэгийнхаа тэргүүлэгч гишүүн болгож гарын үсгтэй өмнөх гардж өгчээс одоо над байдаг юм хатгалагч идэг. Тий сүүлийн одоо үед надтай их ойр дотн байсан да. Цоодлын хулан байна. Бас одоо над уран бүтээлийнхаа дээдсээс одоо гарын үсэг зурж өгдөг л ийм л одоо зохиолчд.
Шарвын Чоймоо гэдэг хүнтэй би бас олон жил бүтээлээр хамтарсан. За би энэ зүүр цэцэн үгийн ном одоо энэ чинь хэдхэн болж байна. Зүүр цэцэн үгийн ном шинжлэн тосворлсон 8 дугаар хэвлэл гэж байна. За энэ номын Монгол бичгээр хийхийг хэн тохиолдуулсан Шарвын Чоймоо, ардын багш, төрийн сойрхолд Гавьяат багш, зөвлөх профессор гээд энэ Чоймоогоо миний ер нь нэлээд хэдэн номыг би энэ хэдэн ялангуяа Яруу найргийн номоо энэ монгол хэл дээр монгол бичгээр хадаж гаргаж ирсэн. Тэрнийг Чоймоо одоо өөрийн шавнартайгаа ингээд хадаж өгч хэн тохиолдуулж байсан юм аа. Хизээгийн даш цэвг гэж одоо олон улсын нэрт сэтгүүлч та бүхэнтэй хамтран ажиллаж тоомч. За энэ чи англи, орос, франц одоо хэлсэй те. Ийм бас надад одоо энэ номоо дурсгаж байсан байна. Дэлхийн сэтгүүлч гэсэн номоо 2012 онд зарим номч би одоо ивент тэтгэж хэвлүүлж байсан ийм байгаа. Миний одоо гэр бүлийн найз нөхдүүд мундаг улсууд бий л дээ. За энэ Чоёнгийн даваа даш, Цэрэмпэлийн гомбсорн, Дагвын цахилгаан, Лувсан дамбын дашним гэд бидний хаталаар товчхоо бас дурдахгүй өнгөрч болохгүй. Бодол ухаарл энэ нь бол афоризм, шилмэл хиллэг, шигшмэл бодомж гэсэн байгаа юм. Ийм Чоёнгийн даваа даш гэж одоо гайхалтай авъя ястаа. За манай төр нийгмийн бас зүтгэлтэн хүн намын төвөрөний үзэл сурталын хилцээ орлог ширхлэгчээр олон жил ажилласан. Цэдэн бол даргын үед тэгээд төвөрөний одоо илтгэл тэр бүгд хурлын илтгэлийг орос хэл дээр хөрвүүлэхэд мань хүн их идэвхтэй ажиллаж исэн. Нэг би 70-80 оны үед. Тэгээд Цэдэн бол дарга одоо энэ даваа дашийн орчуулгыг нэлээд таашаадаг. Ер нь Цэдэн бол дарга өөрийнхөө одоо тавьдаг илтгэлийг орос хэл дээр заавал хөрвүүлдэг, орос хэл дээр уншдаг байсан байгаа юм. Тэгээд даваа даш одоо сүүлийн үед маш одоо мундаг бүтээлүүд хийсэ. Манай одоо энэ түүхэн хүмүүсийн нэг л дээ. Тэр гээглийн одоо логикийн шинжлэх ухааны гэсэн одоо 3 ботыг орчуулсан, гаргасан, нийтийн бүтээл болгосон. Энэ одоо суутнуудын номыг одоо манай найзууд нэлээд орчуулах ажилд сүүлийн үед хийдэгтэй ажилласан да. За тэрэн дотор одоо гомсөрн байна. Цэрэмпэлийн гомсөрн бодвол одоо олон Оросын олон одоо зохиолчдын номыг орчууллаа. За Дагвын цахилгаан байна. Бас одоо олон суутнуудын номыг одоо орчуулсан. Лувсан дамбын дашним гэж одоо мундаг эрдэмтэн байдаг. Бас одоо бид нар гэр бүлийн найз. Ламсрынгийн зол заяа гэж одоо
гэргийн одоо манай хүүхдүүдийг баг байхад л одоо үзэж эмчилдэг хүүхдийн эмч гавьяат болсон зүйл. Ингээд одоо дашны маань одоо алдын багш болсон. За Шинжлэх ухаан одоо энэ түүх судлалын олон одоо ном нь над байдгаа. За ийм мэтэр одоо бас дурсаад байвал цаана одоо хэлэхээр бас нэлээд нөхдүүд байгаа. Одоо энэ Базар Аргачаагийн Баяр сайхан гээд орчуулагч гэвлэн нийтлэгч одоо мундаг хүн байна. Би тэгээ одоо нутаг нугын гэх юм уу? Бүр одоо дотносон найз эрдэмтэн нөхдийн оюуны бүтээлийг одоо бас гардаж авч байсан тэр дурсамжаасаа нэлээд хитэн хүнийг одоо дурсъя гэж бодож байна. Харин танд байгаа энэ ном содрууд бүтээлүүдийг харж байхад торгууд төмний түүх одоо торгууд ясны тухай нэлээд ном зохиолууд харагдана л дээ. Гарын үсэгтэй бас тий. Тэгэхээр та энэ талаараа тодтогч ярина. За журмын мухар гэж одоо гавьяат эмч энэ хүн бол бас торгуудын их нүүдлийн гээд баг нүүдлэг гээд одоо зохиолууд бичсэн олон одоо бүтээлттэй ийм хүн байдаг. За Манлжавын тогмод гэж одоо манай ховдын нэртэй зохиолч би бас одоо түүхэн олон армаануудыг одоо бичсэн. За тэгээд бас сургуулийн захирал хийж байсан байгууллага нэгдлийн дарга хийж байсан ийм улсууд үе л дээ. Жанжан Жаданба гэж одоо миний үеийн бас торгуудын түүх, торгуудын соёл урлагийн талаар, торгууд дууны талаар одоо ном гаргаж надад илгэлж байсан. Төр тогтохын тулгай гэж одоо торгуудуудын удам судрын талаар бас ном гаргаж тэгээд торгуудуудын одоо түүхэн хүмүүсийн талаар ном бичиж надад одоо өгч байсан, бэлгэлж байсан. За Дамбилийн Зандан шатар Зандан шарв гэж. За энэ чинь одоо энэ дээд сургуулиуд багшилж байсан улсын төлөвлөгөөний комисс улсын хөтөлмөрийн хороо энэ төр орлого дарга хийж байсан төв хороонд одоо хэлцээ орлогч байсан ийм авьяаслаг эрдэмтэн байсан. За энэ хүн бол зүүн гарын одоо Монгол энэ манай ардын хувьсгалын одоо партизануудын тухай ном гаргаж байсан. За энд би нэг номыг нь бас хэлэхгүй бол болохгүй. Энэ малчтад өгөх зөвлөгөө гэж энэ явлаа. Энэ байна. Монголын бэлчээрийн мал баллагааны арга туршлага гэж. Энэ одоо 2006 онд гаргаж ирсэн. Тийм байна баг. Тий. За энэс өмнө одоо 40 хэдэн онд Жамсрангийн самбууга манай төр нийгмийн зүтгэлтэн яг ийм ном гаргаж ирсэн. Тий. Одоо тэрний дараа гарч байгаа ном энэ. Одоо бол энэ залуу малчид ийм ном одоо их хэрэгтэй байгаа. За хөвгөлвэн лаг өсрөн гэж одоо Чингис хаан дээд сургуулийг одоо үүсгэн байгуулээд сайхан амжилттай ажиллаж байсан ийм хүн. За энэ торгууд судлалын талаар маш олон одоо бүтээл ном гаргасан. За надтай хамтраас гэсэн торгуудын одоо түүхэн товчон гэж номыг 2018 онд бид хоёр гаргаж
Тэгэхээр би удлаа хэлж байна. Он удлаа хэлж байна. Энэ сүүлд тэгээ 2022 онд 21 онд хамтарч гаргасан энэ торгуудын түүхэн тавьж байна. гэж ном гаргасан. За надтай холбогдсон юм хэлж байна. За энэ торгууд судлалын сонгуул бүтээлийн дээжис 1-2 гээд гаргасан. За энийг одоо миний 80 насны ой тохиолдуулж хамтаа гаргаваа гэж ойд зориулж 80 насны ойд зориулж луа гэдэг ингээд надад орсгож байсан. Торгуудын ардын аман зохиолын талаар энэ Балчгийн Кату гэдэг эрдэмтэн сайхан судалгаа хийсэн. Дуу уртын богны дуу тэгээд туйлсыг одоо судалсан. Яг тэр эртний маягаар нь тэгээд ном гаргасан би ивент тэтгэж хэвлүүлж байсан 2006 онд. Тэгээд тэр ном маань зүгээр дууны үг туйлс байх болохоос биш ямар айдантай байсан одоо байхгүй нот байхгүй дуусан дуучин байхгүй тийм байсан. Тэгэхээр би одоо энэ төмөр хоёг гэж одоо миний нэг ав яслаг найз бий. Нутгийн найз. За совдээ. За энэ төмөр хоёг би одоо шинжээ явж баруун Монгол ардын дуу хөгжмийг судлуулсан. Биднээс өмнө одоо энэ Нэржидма гэж торгууд эмгтэй. Тэ. Энэ 1771 онд юу яасан? Францад амьдарч байгаад торгууд ардын дууны ном гаргасан байна. Тэнд нь торгуудын одоо 18 дуу орсон байдаг. Тийм учраас энэ Нэржидмаг одоо энд бичсэн юм аа. Өмнөдгөл дээр нь энэ Нэржидмагийн тухай бид хоёр бичсэн юм л да Төмөр хоёр бүтээ. Нидерландын дипломатч, хятад судлаач Карл Баркмен ижил мөрний торгуудуудын тухай мандат хэмээх армаа бичсэн. Тэгээд үг номын эхэнд дотны найз торгуудын гүнж Нэржидмада зөрүүлв гэсэн байт юм байл. Тэгээд Нэржидма ямар хүн гэхлээр Ван хаан тойрлын угсааны торгуудын сурвалжит гүнж. За 20 дугаар зууны эхэнд өрний их соёл Парист талын Монгол бүсгүйн гой үзэсгэлэн цэцэн ухаан цог жавхаг гайхуулж явжээч. Доржи гармаа гэж одоо гайхамшигтай хүний тухай би бас заавал одоо дурсах ёстой. Олон жил бас нөхөрлөж явсан гэхэд цаашаа зүгээр уран бүтээлээр нь бит хоёр бас холбогдож бас миний тухай бас найргал бичиж ингэж байсан. За гармаагүй бол одоо манай ард түмэн сайн мэднэ олон кино одоо зохиолууд бичсэн. Тэр нь ч одоо өнөөдрийн радио телевизээр явж л байх юм сайхан байх юм.
мөртөө болоосаа гэдэг. Тооч улаасаа гэдэг. Тийм мөртөөч болоосаа. За Бадрахын чимэд гэж мундаг уран бүтээлч байгаа. Энэ маш их одоо ном бичнэ. Бичсэн ном болгоно одоо надад дурсгана. Энэ Диважин дуулзыг гэсэн ном байна. За Элсний үнэр гэсэн ном байна. 19 онд бичсэн байна. За мөн 19 онд жилд хэд хэдэг бичнэ. Чулуудсан мод гэд ном байна. За дараачийн миний нэг хэлэх хүн бол энэ төвшин төгс, самбын төвшин төгс гэж одоо манай Ховдаймгийн хүн төвшин төгсийн ах манай ах хоёр одоо их дотн найз байсан. Тэр утгаар нь бит хоёр одоо бас их байга харилцаатай. Манай Монгол Тэмүүл сайхан Монгол орн төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулахаас нь одоо эхлээд одоо хүртэл идэвхтэй хамтран ажиллаж байгаа ийм эрхэм Гавьяат багш байгаа. За номын хишиг зузаарсан өргөлөө гэд. За тэгээд бүр энд 204-р хуудсанд өөрийн чинь тухай бас байгаа шүү гэд тэмдэглээд өгсөн байна. Хамгийн эцэст нь одоо бас нэг өөрсдийн хамаатан садангийнхаа ганц хоёр хүнийг бас дурсахгүй байж болохгүй. Энд одоо манай Содмын ах Эренцэнгийн Мэжид гэж одоо 92 настай бэлтгэл хорондоо байгаа. Ухаан санаа саруул одоо ном их бичнэ. Ургийнхаа тухай одоо мундаг ном гаргасан тэр жил. Тэр нь одоо ах дүүс хойчин одоо өр саданд маш чухал хэрэгтэй юм ном байгаа. За энэ сая бас өвөг дээдсийн минь алтан сургаалаас гээд ардын ухаан, уламжилт ухаан, ахуй заншил гээд ингээд энэ ер нь одоо ах дүү хүүхдүүдтэй төрөл төрөстэй энэ номыг өгч байгаа. Энэ бол тэдэнд их сайхан дурсгал, сайхан зөвлөмж байгаамаа. Энэ залуу үеийнхэн зураг байна. За бас манай Содмын нэг ах нь энэ ардын эмч Цэдэш бас олон бүтээл гаргаж байгаа. Энэ сүүлд гаргасан нэг бүтээл байна. Сэтгэл тоногдсон он жилүүд гэдэг. Энэ 2023 онд яасан гаргасан ном байна. За манай хөргөн Нусхан Зэвгэ. Манай хөргөн Нусхан Зэвгэ энэ улсын Монгол улсын техникийн их сургуульд одоо насаараа шахуу багшилж байгаа хүн байгаа. Тэгээд өөрийн мэргэжлийн дагуу энэ эрлээ хамгаалалт автоматикийн элементийн бааз гэсэн ийм сурах хүчиг их сургуулийн сурах хүчиг одоо боловсруулсан энэ одоо мөрдөгдөж байдаг ийм байгаа. Бас л ахтаа гэл энэ 2004 оны 8 сарын 16-нд дурсгасан мад өгсөн байна. Хүний сэтгэлийн мэлмийг тэтгэж
оюун ухааныг тэлж байдаг ариун сайхан олон бүтээлийн эзэн Шагдар Сүрэнбаатай үзэгч таныг уулзууллаа. Тэгэхээр энэ хүн энэ орчлонд уулзаж учирсан олон сайхан хүмүүс тэдэнтэй ярьсан яриа хөөрөө за үзэж харсан зүйлээ өнөөдөр тантай хуваалцахад сэтгэл минь маш их хөдөлж миний амьдралын мартагдашгүй нэгэн сайхан цаг хугацаа байлаа гэж ярьж байна. Мөн түнчлэн амьдрал хэмээх энэ аянд уулзаж танилцсан олон сайхан нөхөд надад сэтгэлийн баяр баясгалан, баяр хөөр, улам ихийг бүтээх урам зориг хайрлж өглөөдөө. Энэ бол мартагдашгүй он жилүүд юм а гэж ярьж байна.